За ингээд дахиад уулзж байгаадаа баяртай байна. Ингээд 2 дугаар хэсгээ болохоор өнөөдрөөс ирээдүйд гэсэн хүрээний дор ярих гэж бодлоо. За өмнө нь одоо хэрхэн өөрийнхөө үнэт зүйлийг олсон тухайга олсон гэхээсээ илүү мэдэж авсан, таньсан бэ гэдгээ товчхон ярьсан бол энэ удаа хэрхэн яаж түүнийгээ одоо ангиртээ тэрсэн бэ? Яаж тэр өөрийнхөө хүсэж мөрөөдөжсэн үнэт зүйлийг өөрийн болгож чадсан бэ? Авч чадсан бэ гэдэг замлаа ярих гэж байна. За тэгэхээр өмнөх одоо 1-р хэсгээ үзсэн хүмүүс бол ойлгосон баг тий. Тэгээд энэ үеэс хойш хамгийн чухал буюу хамгийн одоо эхлээд миний хийж чадах зүйл бол хөл дөөрөө тисэж үлтгэл байсан. Сэтгэл санааны хувьд одоо цаашдаа алхахын тулд тий ямар тач эхлээд хөл дөөрөө тэнцэж үлдэхийн тулд үйлдэлүүдийг хийж исэн. Одоо тухайн үедээ одоо найз нөхдөдтэйгээ уулзж исэн, би өмнө хэлсэн тий хужаангийнхантайгаа уулзах, тэгээд ажил төрөл хийх гэх мэтчлэн өөрийгөө завгүй байлгах. Энэ хугацаанд би ягаад ч юм бэ бүр нэг бакалавр сурж байхдаа хүртэл нэг юм хүнтэй харьцдаг ажил надад айгүй сайхан санагддаг байсан. Энэ утгаараа би хүний нөөцөөр шинжлэх ухааны технологийн сургуулийн бизнесийн удирдлагын сургуулийн хүний нөөцийн магистрийг одоо энэ хугацаанд бол хаасан. Ингэж явж байгаа л одоо тэгэл нөгөө өөрийнх нь нэг хүсэл мөрөөдөл ингээл байгаа л штэ дотроос ч ингээл ураал тэрийгээ тэгээл явж байгаа штэ хүн тий. Ингээд би 2016 онд нөхөртөөгөө танилцаад нөхөртөөгөө танилцахдаа одоо бүх юмыг бүр ингээд хэлж исэн. Анх бүр ингээд бид хоёр ингээд ярилцаад бүр ингээд баг бүх үйл ингээд баг уулзч эхлэхээсээ өмнө тий ингээд харилцаа тогтоож эхлэхээсээ ч өмнө би ингээд бүх нөхцөл байдлаа тайлбарлаж хэлж исэн энэ дээр. За миний нөхцөл байдал бол ийм байгаа. Тийм эмчилгээ хэрэгтэй. Тэгээд энийг би болохоор тийм хүн амьд дийлгэх ч юм уу ярих тийм ямар ч хүсэлгүй. Хэрвээ ингэж болно бүтэн гэж чи үзэж байгаа бол хоёулаа нийлээд хичээгээд үзье, амьдрах гад үзье. Би бас өөрийнхөө хамаг чадлаар тий хичээх болно, тий зүтгэх болно. Гэхдээ энэ хэтэрхий удаан хугацаанд би үргэлжлүүлмээргүй байна. Хэрвээ хэтэрхий хугацаа авах гэдэг бол би ганцаараа үлдэх сонголтыг хийнэ гэдгээ нөхөртөө би анх хэлээд бид хоёр нийлжсэн. Ингээд мэдээж би тэр хүний цаг хугацааг үрхийг хүсээгүй. Ингээд бид хоёр хамтдаа зүтгэсэн. Бид хоёр хамтдаа байсан учраас олон зүйлийн ард гарсан. Энэ эмчилгээ нь одоо энэ нь болохоор яг 2017 оноос эхэлсэн гэсэн үг шүү дээ. Бид хоёр ингээд танилцаад шийдвэр гаргаад тэгээ энэ чинь өөрөө 2017 оноос хойш ингээд эмчилгээ явагдаж эхлээд тухайн үед би нэг 5 удаа оролдлого хийгээд тэр нь бол амжилтгүй болоод за энэ дээр болохоор нөгөө одоо ингээд уучлаарай болсонгүй гэдэг үгийг сонсох үед миний бүр ингээд толгой дүүрэл чих шуугаал тэгээд бүр дотор мухаа өргөдөг байсан. Тэгээс ингээд нэг юм хэсгээр ингээ өмөрч хунж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг байсан. Энэ бол төсөөлхийн аргагүй хүнд мэдрэмж. Тэгээд дээрэс нь нэг эн чинь айг өртөг өндөртэй учраас санхүүгийн асуудал маш их гарна. Тийм учраас байнга ажилтаа явах хэрэгтэй. Ажилгүй байх юм бол зээл авах боломж бүрдэггүй. Зээл авч чадахгүй бол одоо тэр их хэмжээний өртөгтэй эмчилгээг ингээд тасалж болдгоо байхгүй юу? Нэг эмчилгээ эхэлчих юм бол за одоо тэд хоногийн дараа ирээрээ, за тэдэн дээр ирээ гэд тэгээд тэнд нь яг нэг мөнгнүүд ингээд байж ах хэрэгтэй байдаг учраас санхүүгийн асуудал ч гэсэндээ гардаг байсан. Ягаад ч юм бэ ингээд бид хоёрын бүх эмчилгээний зардал маань ч гэсэндээ би бүр Солонгост очиод нэг 45 хоног яг ингээд шөнөөр явах ажил амар тийм цалин айгүй байсан. Тэгээд 45 хоног дараалаад бүтэн шүн ажиллачаад тэгэл Монголд ирээд эмчилгээндээ зарцуулахад тэр нь бол нэг эмчилгээнийх нь хүнсэнд ч хүрдэггүй байсан.
Гисэн ч гэсэн бит хоёр хинт ч ин зовлонгоо ярьж байгаагүй, бас хинээс ч нэгч төгрөг гуйж байгаагүй. Ингээд хоёулаа ард нь гарсан байдаг. Тухайн үед хин хинт нь ямар хэцүү байсныг зөвхөн бит хоёр л мэднэ. Тэг их олон сонсч лээсэн. Тэг ганц одоо хүүхдгүй юм байж ээж олсон юугаа яачдیں۔ Ээждгийг ингээл хүмүүс бас ярьдаг л байсан бах те. Ингээд бит хоёр 2020 онд ингээд 2020 онд имчилгээ маань амжилттай болоод бит хоёр 2020 онд охиноо үлгэдэж авч исэн. Тэгээд тухайн үед би ерөөсөө юунд хэлж байгаагүй. Ингээд өөр шилжүүлэн суулгах замаар жирэмслээд ингээд өөр хүүхд төрүүлсэн гэж бүр хэлж байгаагүй. Бүгдөө ингээл энэ хоёр ингээд хүүхдтэй болж байгаа юм байна л гэж мэддэг байсан болохоос яг нарийн эмийг бол мэдэхгүй. Гэхдээ энэ нь бол угаасаа шалтгаантай. Нэгдүгээрт болохоор би хүний хил амнаас имэжсэн. Нэгдүгээрт хоёрдугаарт би үр шилжүүлэн суулгах арга чинь нөгөө IVF гэдэг багхгүй юу? IVF-ээр жирэмсэлсэн гэдгээ би төрөх эмчтэй ч хэлээгүй. Ингээд шууд орж исэн. Тэгээд яг төрхийн эмч хүртэл намайг ингээд би ч нөгөө нэг 30 милион гарцсан заяа. Тэгээд нэгдүгээрт нас нь ингээд оройтсон байна. Хоёрдугаарт тэгээд илүү тээлттэй гээд 40 нийтэлтэй төрсөн. Тэгээд дээрэс нь нөгөө ахар сүүл нь хугархаа гээд ер нь бол өөрөөрөө төрөх заалтгүй мэлээ шүү дээ. Тэгээд олон шалтгааны улмаас бас хийсвэр хаалгаагаар төрж исэн. Тэгээд нөгөө нэг хийсвэрээр төрөхөр чи нөгөө эмч чинь миний дотрыг харж байгаа маань л харна шүү дээ тий. Тэгээд чи баг эргэтэн чин бүрийн юм уу гэж хэлж исэн. Одоо тэр ангаахын хүний нүдээр харахад л одоо тэр миний дотрол тийм хэцүү байдалтай байсан юм шиг байгаа. Тэгээд ер нь ойр төрөх ямарч боломжгүй энэ бол айгүй хэцүү. Тийм ийм хүн дагалгаа боллоо гэж хэлж исэн. Тэгтэл нөгөө нас ингээ яваад исэн. Яг хав энэ эмчилгээний хувьд болохоор нас чинь тийм чухал гэдэг байхгүй юу? Амар чухал. Тэгээд одоо тэр ингээ 40 рүү ингээ төхөөд ирэхээр нөгөө дахиад нөгөө жирэмслэг магадлалч айгүй буураад явцдаг учраас шууд 2020 онд охиноо төрүүлчихэд тэгээд дараа нь 23 онд дахиад нэг оролцсон ч амжилтгүй болсон. Тэгээд 23 онд яг тухайн жилдээ дахин оролдоод үргэлжлүүлж ингэж эмчилгээгээ хийлгэж оролцож байгаад 23 онд хүүтэй болсон. Ингээд ер нь яг ингээд ярихад бол тийм процесс тийм гайхалтай юм шиг санагдаж байгаа зү тий. Ингэж л бид аз жаргалыг ингэртэй тэрсэн. Энэ бол манай эмнэлгийн ураа. Тэгээд өмнө би бас нэг 2020 онд нэг подкастт оролцож исэн ийм бүгд төр байлээ. Тэрийг шеэрлж болдог бол би линкийн шеэрлэний цаав миний ярилцлагыг сонсороо. Нэг их юм шуурга гараад тий аадар бороо ороод тэгээд дараа нь ингээ тэнгэр тогтдог штэ. Бүх зүйл ингээл гой тогтоол цасан шуурга шуурж исэн бол ингээл шуурганы дараа ингээд нэг тогтоол намуухан болоод тий эсвэл нэг аадар бороо орж исэн бол тий дараа нь ингээд нэг гой нар гараал нэг солонго татаал яг нэг тийм 50 байдал миний мөрөөдөл юм байна л да яг тийм болно гэж ингэж хүсэж хүлээж исэн чинь миний шуурга зогсоогүй тий тэгээд амар их эргэл гайхсан гээд бараг цохилтонд орсон юу вэ гээд яагаад тийм жаргалтай болохгүй байгаа юм бэ би ийм их тэ зүтгээд тэ одоо гуудаа бурхнаа амилтал мөргөж залбираад тэ одоо голоо тасартал зүтгээд ингээд алз жаргалтай байхгүй яагаад ингээд үр хүүхдээ харцаад ингээд дахиад 50 байж 50 сууж болохгүй байгаа юм бэ гээд амар их эргэлздэг байсан. Тэгээ бүр энэ нь яг хоёр хүүхдээ төрүүлэхээс ч өмнө бүр яг анхныхаа хүүхдийг төрүүлээл надад ийм мэдрэмж байсаар байсан. Тэгээ энийг олохын тулд өөрийгөө их ухсан. Тэгээд охиноо төрүүлснийхаа дараа би чинь
нөгөө сэтгэл судлаар магистраа хамгаалаад тэгээ дараа нь хүүгээ төрсний дараа хүүгээ төрсний ч гэжтэй баг эцэнд байхад нь л тэр нөгөө нэг дадлагжуулах хөтөлбөр, нэмэлт сургалтууд гэдрийг аваад ингээд хөгжүүлээд явж исэн. Миний ерөнхий төлөвлөгөө бол ерөөсөө хүүхдээ 3 нас хүртэл нь одоо бичнийг ажилтай. Тэгээд тэр ажил маань азар одоо нөгөө хөвсгөлтийн жуулчны баазд ажилладаг байсан. Дандаа гэр бүлтэйгээ хамт хүүхдээ өсгөн. Тэгээд 100 болохоор нөгөө нэг ах дүү нарын хүүхдүүд агаар салхинд гаргана. Тэгээд хүүхдээ бас харангаа ингээд ажиллаждаг байсан болохоор ажилтаа гэж тооцоолоод хүүхдээ баг хүүхдээ ямар ч тач 3 нас хүртэл нь өөрөө ингээд яг энэ сэтгэл судлаараа ингээд мэрэгшээд улам нарийн мэрэгшээд одоо 3 жилийн дараагаас эхлээд үндсэн ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэтэл ерөөсөө тийм юм болоогүй. Тэгээд эн чинь дахиад ирэл болоод явчихж байгаа. Ягаад би аз жаргалтай байх эрэхтэй те би ийм их том те эн чинь бол миний амьдралд бол баг ингээд амар том юм одоо бүтээл болчихж байгаа штэ те миний хүсэл мөрөөдөл ингээд амьлаад бэлдсэн байхад би яагаад жаргалгүй байгаа юм бэ гэд ингээд хайсан чинь мөнгө. Тэр нь мөнгө л байсан. Тэгэхээр би тэр мөнгийг олохын тулд одоо сэтгэл судлалчин өөрөө болохоор яг тийм мөнгө олох хэрэгсэл биш шүү дээ тий. Эндээс хэдийгээр хүнээс хамгийн их эрч инээрийг одоо тий ингээд сэтгэл аюу тийм нэг мэдрэмж шаарддаг ажил ахгүй юу? Дотоодосоо хүн тухайн хүний ойлгож тий өөрийнхөө мэдлэг чадвар маневр бүх юмнаа зарцуулж иж тэр хүнд тохирох одоо тохирох арга барилыг яг тухайн үед нь зохицуулж чаддгаараа сэтгэл судлалын ажил чинь айгүй тийм нарийн нэгэн бодлын гайхамшигтай ажил гэж би боддог. Гэхдээ цаана үйлчлүүлж байгаа хүмүүсээс ч гэсэндээ мэдрэгдэн тий. Яг үнэндээ сэтгэл зүйн сулгамцсан асуудлаас илүү одоогийн нөхцөл байдал дээр санхүүгийн одоо асуудалд орчоод байхад чинь тий өнөөдөр би яаж энэ санхүүгийн асуудлаа шийдэх вэ? Би хүүхдээ яах вэ? Одоо би яаж ажил хөдөлмөр ингэж эрхлэх вэ? Яаж ингэж тогтмол орлоготой болох вэ гэд бодож байгаа хүнд та сэтгэл санаагаа засчих юм бол бүх юм сайхан болно гэд хэлэх чинь өөрөө нэгэн бодлын өрөөсгөл болчиход байгаа. Тэгэхээр ингээд хослуулж явах бас хэрэгтэй юм байна да гэдэг бодол ер нь бол байсан. Гэхдээ яг үнэндээ миний энэ үйлдэл болгож хийж эхэлсэн хугацаа бол одоо бүр саяхнаас эхэлж байгаа. Тэгээ би яг эннийхээ дэвшил сайжрлыг одоо харуулахын тулд өөртөө мэдрүүлэхийн тулд нэг дөнгөж сая нэг одоо баг 20 хоногийн өмнө тийм 30 хоногийн чаленж эхлүүлээд өдөр болгон ингээд өөрийгөө ингээд баг багаар ингээд яагаад явж байгаа хөгжүүлээд явж байгаа. Энэ дээр бол үр дүн нь угаасаа гайхалтай гарч байгаа. Гэхдээ яг энэ дижитал маркетингээр маркетинг холбоотой асуудлууд байвал та нар ингээд тусна надаас асуугаарай. За өнөөдрийн миний ярихыг хүсэж байгаа түүх бол ийм байсан. Ингээд дараагийнхаа бичлэгээр ч гэсэндээ одоо илүү одоо нэг ийм даваа байлаа. Энийг ингэж давлаа гэд илүү их хөгжсөн талаараа, илүү их өөрчлөлтөнд хүрсэн талаараа л та бүхэнтэйгээ хуваалцах байх. Хэрвээ би уналтын талаар ярьсан бол тэр нь одоо миний дараагийн өсөлтийн эхлэх цэг байдаг гэдгийг би маш сайн мэднэ. Тийм болохоор надтай хамт байж энэ хүртэл миний яриаг сонссон танд маш их баярлалаа. Тэгээд удахгүй уулзъя. Шинэ мэдээллээр уулзцгаая. За ингээд түр баяртай.